Hello guys. Тэгээд өнөөдөр би Naruto Miki Tower нэг юм тавар тоглоно. Тэгээд би өөрт бичлэг оруулсангүй. Тэгээд одоо бичиж биш ярьж бичлэгээ оруулъя гэж бодсон. Тэгээд бичиж хийх өмнөх хоёр бичлэг дээр бичиж хийсэн учраас одоо ярьж хийе гэж бодсон. Одоо харж байгаачлан миний хөл маань томорсон байна. Хөлөө том болгосон. Тэгээд миний арсны өнгө бас солигдсон. Тэгээд эндээс гадна би одоо өнөөдөр Robux-тэй болох байг. Тэгээд Robux-тэй болохоор би хувцас шинжилж байгаа. Ийм хөл мөлөн дээр ийм өмд цанц цохгүй юм бэлээ. Тэ дээрээс нь ингээд толгоон дээр маань нэг юм харагдаад байгаа. Энэ маань бол малгай. Би малгай зүсэн чи ингээд үснээс гадна ингэж харагдаад байсан. Тэгээ энийгээ бас болиулаад арай гоё аватартай болёо гэж бодсон. Оо нөө. Бэл ийм онгорхоогоор унах гэж хэлээгүй штэ. За би очиод. Ой. Уг нь хараагүй шууд явах тийм. За миний сүүлийн бичлэгийг ер нь хүмүүс үзээгүй байх шиг байлээ. Тийм манайх үзээрээ. Би ер нь бол тийм бичдэг юмыг CapCut дээр хийдэг. Учираас ая оруулах үнэхээр хэцүү байлээ. Тэг дүүгээсээ сурсан гэдгээ би бичлэгэн дээр хэлсэн. Анхны бичлэгэн дээр хэлсэн. Дүүгээсээ сурсан тэгээс бүр сайн сураагүй зүгээр надад зааж өгсөн. Би яаж юм бичдгийг асуух гэсэн боловч утсаа авахгүйсэн учраас өөрөө ер нь оролдохоор шийдээд тэгээд арай гэж ер нь бол хийсэн. Тэгэд яаж оруулахын сайн мэдэхгүйсэн. Хэд хоногийн дараа нь чи надад ингэж ая оруулахыг заагаад өгөөч гэсэн чинь төлбөртэй сарын 1000 төгрөг гэсэлээр тэ хотлоо ирсэн. Тэгээ за хотлоо ирсэн маа гэж надад зааж өгнө гэж байгаа. Зааж өгөөгүй учраас ер нь бол энэ хийсэн хоёр бичлэгэн дээрээ ерөөсөө ая оруулаагүй гэдгийг сануулж байна. Тэгэд нэг зүйл хэлий. Тэгээ одоо миний тоглож байгаа таврууд дандаа нэг тийм troll slap биш учраас тоглоход аюу амархан. Тэгээд хожих магадлал хожиход аюу амархан байгаа. Хэдий унж байгаа ч гэсэн ер нь хожиход их амархан байгаа. Хэрвээ troll эсвэл нөө slap тавар тоглож байгаа юм бол би их унаад тэгээд ер нь бол бичлэг хийх маань дүүрчлэх гэж бодож болно. Ойлгож болно. Ер нь бол троллдуулаад тэгээд ер нь бол яахгүй байх гэж бодож байна. Бараг мод тоглож бичлэгээ хийхгүй байх гэж бодож байна. Яа, ялчлаа. Яаж л миний арсны өнгө ямар сонирн болцсон юм бэ? Би уул нь арсны өнгө солины чилээгүй шүү дээ. Тэгсэн чинь манай дүү солилцсон юм шүү. Амар дураар ахгүй би ингээд амар дураараа дүүтэй. За тэгээд энэ бичлэг маань ер нь бол ингээд энэ хүрээд өндөрлөж байна. Их амархан яллаа. За тэгээд баяртай. Дараа нь ямар тавар тоглуулмаар байгаа бичээрэй. Нэрээ миний нэг бичлэгний доор MOB тоглооч гэд юу явуулсан байсан. Комент бичсэн байсан. Гэтэ MOB тоглох тийм тэгэд тоглохгүй бичлэг хийх гээд тэр OB руу н орсон чинь нөгөө нэг OB гэхлээр би нөгөө нэг юу юм байх гэж бодоод тавар шиг бодоод OB гэсэн чинь юу үлээ нөгөө чекпоинт дээр байсан. Тэгэхээр нь би харин тоглоог өнгөрөөцөн уучлаарай.
тэр тоглоомыг тоглоог хүнээс уучлалт хүсье. Бас хүний дүү битсэн байлээ л дээ. Ингүүний битсэн байлээ. Тэ зүгээр би одоо өөр тоглоом тоглоно. За тэгээд олон юм ярьчлаа. Баяртай.